За нөгөө дархнаас ирсэн 210 грамм маань кондишныхан салон доторх ууршуулагчийг солиулаад радиатороо цэвэрлүүлээд ууршуулагчаа цэвэрлүүлээд компрессороо солиулаад одоо 3 дахь удаа битүүмжлэл шалгагдаад одоо ингээд алдахгүй хэвийн болоод тос нэмээд цэнэглэл дуусчихин да. За кондишны ажил гэж дархнаас ирээд 5 хоног болж байна. Одоо ингээд хэвийн сайхан болоод ажиллахад бэлэн болж байна да. За вакуум процесс хийж байна. За сайхан болж байна. Вакуум метр гэдэг энэ багж байхгүйгээр системийг вакуумд бүрэн боломжгүй. За мөн зарим нэг гадуур air condition сэнгэлж байгаа газруудын бичлэг яваад байлаа. Энэ ND oil 11 гэдэг нь 11 грамм, ND oil 8 гэдэг нь 8 грамм гэдэг. Энэ үгүй шүү. ND oil 11 гэдэг нь полиэфирийн тос буюу гадуур байгаа хүмүүсийн ярьдгаар энэ баавгатай тос. За энийг одоо эргүүлээд харъя. POV буюу полиэстер гэдэг энэ дээр бичсэн байна. Энэ бол полиэфирийн тосоо. За хайбрид машинд скрол компрессортой учраас ND oil 11 гэдэг маркийн тос ордог юм аа. Хүмүүсээ мэдээд аваарай. За энэ ND oil 8 гэдэг нь энэ PEG буюу polyalkaline glycol гэдэг энэ төрлийн тос орно. За ND oil 8, ND oil 11 гэсэн үг. За одоо энэ дээр ингээд тос хийгдэж байна. За тэгээ хөрөх процесс гэдэг юм болж байна. За компрессор солисон тохиолдолд 50 г. Буюу одоо энэ харж байна. Энийг тос хийнэ гэсэн үг. Компрессор солиогүй тохиолдолд бол заавал тос нэмэх шаардлагагүй. Ямар нэгэн системийн төрөх юм уу аль нэг хэсгийг сольсон бол тэрийдээ таасан хэмжээний тосыг зөв тооцож хийх ёстой. За энэ Chrome 210-д air conditioning компрессор сольсон ууршуулагч үдээлгэж суулсан байна. Концентр буюу кондишны радиаторыг бас үдээлгэж суулсан байна. Тосыг хийхдээ сорогдлоороо вакуумдж байгаад шахтлын тушуугаар сороглоо хийчих зүгтээ. Сорогдлоо шууд тосоо хийхээр их хэмжээний шингэн тос сорогдлоороо сороглоод шахтлаараа шахалттай катапын гэмтэх магадaltaй. Шахтлаар хийсэн тос шахтлаараа яваад ууршуулагчаар ороод компрессор руу сорогддог учраас нэг дор бөөн сорогдож байдаг. За вакуум хийгдээ дуусч байна. За вакуум метрийг харъя. 520 микрон. За 500 микрон өрсөн тохиолдолд системийг бүрэн вакуумцсан гэж үзнэ. За энийг багж байхгүйгээр зөвхөн манометрээр хэмжээд вакуумдаад за болсон гэх ямар ч боломжгүй байдаг. Тэрнээс болоод янз бүрийн кондишны хэрэглэжийн систем дээр алдаа гардаг шүү жолооч нараа. Тэрийг бас анхаараарай. За энэ машины хувьд 570 г хүрэх байц орно. Тосон полиэфирийн тос нэмэх хасах 50 г-ийн ганцхан байж болох юм байна. За ингэж энэ дээр тавиад яг саяны 570 г хийгээд ажиллаж байгаа үедээ термометрээр шалгаж үзнэ. Хичээж хийм. За яг 570 г орсон байна. 0.57 кг. Орчны температур 18 градустай. За сорогдлын дараа 134 градустай явж байна. Бараар харах юм бол 2 бар. За температурыг шалгаж үзье. За одоо салхины хүч дунд дээр хүлээж байгаа температур 10.5 градустай.
Нармадараа 10.5 гараас болж байна. За энэ машин гадуу өдөр ихэд нармадараа 12 гараасаас дүү хатан үлдээхгүй байдаг. Гончаар. За ийм машин боллоо. Мэдээ мэдээж боллоо. Одоо энэ сайн боллоо. Бүгд нам журмаа.